Монголын баялаг бүтээгч. Баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлгээрээ бид Монгол орны өнцөг болон бүрт бүхтрлийн үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа эрхтээс та бүхэндээ танилцуулсараа яг одоо манай төслийн багийнхан эх орондоос хүлэмжийг үйлдвэрлэж байгаа Бат хүлэмж компанидаар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо импортороос их хэмжээгээр одоо хүлэмжийг оруулж ирж тариалалтаас ашигладаг байгаа. Тэгэхээр өнөөдөр бид эх орондоо өөрсдийн гараараас хүлэмж үйлдвэрлэж байгаа Бат хүлэмж компаниг үзэж та бүхэндээ онцлон хүргэх гэж байна. Ингээ хамтдаа Бат хүлэмж компанийн одоо хүлэмжийг хэрхэн үйлдвэрлэж байгааг хамтдаа танилцъя. Бат хүлэмж компани 2006 оноос үйл ажиллагаагаа дотооддоо явуулж эхэлсэн юм. 2013 оноос Солонгос хүлэмжийг Монголдо үйлдвэрлэн Бат хүлэмж компани байгуулагдсан өргөжин өнөөдрийн хүртэл 9 жил үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Манай байгууллага 2006 оноос хойш эхэлсэн. 2006 оны үед чинь хятадаас л ногоогоо татдаг байсан. Тэрийг л одоо үгүйсгэж Монголдо өөртөхийн тулд л энэ хүлэмж гэдгийг хийж эхэлсэн та. Миний анхны хүлэмж одоо миний энэ байна. Анх одоо эхнээс нь бол Солонгос хүлэмжийг ойр хүлэмжийг авч одоо энэ жижиг хүлэмжийг барьж байгаа дээр барьсан байжгаад тэгээ анх би энэ хүлэмжийг гарааргаар бүх юм хийжсэн. Одоо тодруулах юм бол зам төмөр хийдэг, жүргээ хийдэг, одоо сүрфридер гэж ярьдаг юм л да. Яг Солонгосоор нь бол манайхаар болох юм бол зигзаг гэж хэлдэг. Тэр мэрийг хийдэг тийм тоног төхөөрөмж. 2-3 машин байдаг. Тэрнээс улжээж энэ хүлэмж гэдэг чинь бүхэлдээ бий болж босдог. Газар тариалан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед хүлэмж үйлдвэрлэлийг зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, сүүлийн үеийн дэвшилт технологиг ашиглан хэрэглэгчтэй бодит үн, стандартын шаардлага хангасан хүлэмжийг үйлдвэрлэхээр зорилт тавин Бат хүлэмж компани хамт олон ажилласаар байна. Гарааргаар хийхэд ийм хүлэмжийг 4-5 хоногч байдаг гэсэн. Одоо бол за нэг 2-3 цагийн дотор ийм хүлэмжийг бол гаргана. Манайх өдөрт бол яг цэвэр яг өвчин чадлаар ажиллахад бол 8:40-тэй, өргөн нь 8-тай, урт нь 40-тэй хүлэмжийг бол өдөрт нь гаргадаг. Яг өглөөний цэглээд орой гэхэд яг дуусгаж байдаг. Манайх одоо яг Монголд нөгөө хүний хүссэн хэмжээгээр хийдэг. Одоо ийм загварыг нөхөх юм бол бид яг тийм загвараар нь хийж өгдөг. Одоо тэдэн метр урттай, тэдэн метр өргөнтэй тийм байх хэрэгтэй гэх юм бол яг тэр загвараар л манайх хийж өгдөг. Бат хүлэмж компанид ажиллаад 2006 оноос үйл ажиллагаа явуулаад 11 оноос хойш ажиллаж байгаа. Яагаад заавал хүлэмжний компанид ажиллаж гэсэн үг бодов? Би өөрөө жоохон ногоо жоохон сонирхолтой. Тэгээд нөгөө тарж уруулах юм сонирхолтой болохоор тэгээд ажиллаад 3 жил болсон. Ер нь хүлэмжний компанид ажиллаад бас сэтгэл хэрэг байна. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэлийн компани гэдэг утгаараа бас бусад компаниас илүү даваа талтай байх тийм. Тэгээ яг Монголдо гэдэг болохоор тэгэл арай л даваа талтай. Тэгээд эндээ бэлдсэл бэлдээл тэгэл хийдэг шүү дээ. Одоо зуны хүлэмжний хугацаанд бараг дуусч байгаа. Өвлийн хүлэмж одоо манайх хийж эхэлж байгаа. Тий. Өвлийн зуны хүлэмжийг хийхэд ер нь юугаар ялгаатай юм бол бас хэр их ажиллагаа орд юм бол? Зуны хүлэмж гэх юм бол яг дулаан цагаар л урах цаа авах юу та. Жилд нэг урах цаа гэсэн. Өвлийн хүлэмж бол жилд 2 урах цаа авна. Өвөл намар хоёртл. Хавар намар хоёртл ер нь юугаа авдаг.
Бат хөлөмж компанийн хувьд нийтлэг хальсар хийсэн хүлэмж нь хагас бөмбөр хэлбэртэй байхаас гадна өөр олон төрлийн хэлбэртэй үйлдвэрлэж болдог байна. Нийтлэг хальсны хүлэмж нь анх барихад хөрөнгө гэхээр шаарддаггүй, мөн хүлэмжинд оргосон тарцсан өвлөөс бусад бүх үйлрэлд шилжүүлэн тарих боломжтой юм а. Ургаж төлжих явцын хувьд өндөр байдгаараа онцлогтой юм а. Хүлэмж бол 3 төрлөөр хийгдэж байгаа. Одоо ийм дан хүлэмж нэг байгаа. Полиграмматай одоо хагас одоо нарлаг хүлэмж байгаа үлийн. Тэрийг манайх одоо хийгээд эхэлж байгаа. Тэрийг бол ерөнхийдөө бол Монголд бас гадаадаас орж ирж л байгаа. Манайд бол ерөнхийдөө л гадаадаас аль болох Монголд хямдхан бас хүн аль алиндаа нийцэлтэй аль Монголын агаард бас нийцэлтэй тийм хийх бас юм хийгдэж байгаа манайд. Яг жилийн хугацаанд л яг бодоход нэг 60-аас 80 хүлэмж жижиг жижиггүй тийм хүлэмж тийм багцаана хийлгээд. Зуны нэг ийм нийлдэг хүлэмжний давхар байх нь ямар ялгаатай гэдэг бол ядаж 2 сарын 20 гэхэд үрслэгээгээ суулгаж эхэлнэ. Одоо нэгсэндээ үрслэгээгээ бий болгож ургуулж эхэлнэ. Тэгээд нэгсэндээ намар ороо эднэр ч юм бол ингээд 10 сарын эднгээл ерөнхийдөө бол чин цохол хэрэг унаад утцдаг. Тэгэхийн оронд халаалтаа давхар тийм болохоор бол 11 сар ядаж хүрч идэг. Тэрүүгээрээ тийм даваа талтай. Ерөнхийдөө ийм 2 давхар хүлэмжийг л гадуур нь 8 хүлэмж барьсантай л яг гэж хэлэх. Тэрэн дээр тэгээ халаалтаа битүүмжил сайтай л байхад тэгэл вакуум орчин бий болж чадсан шүү. Солонгос технологийн пилонк гэдэг нь болохоор бол 4-5 жил болдог. Яг ийм нар салхиндаа бол өвөл зөнгөө бариатай байж байгаа. Энэ бол энэгээр их даваа талтай байдаг. Та солонгос хүлэмж. Бат хөлөмж компанийн хувьд нийтлэг хальс буюу пилонкийг бүгд найрамдах солонгос улсаас импортлдог байна. Нийтлэг хальсыг 3-4 жил солих бөгөөд өвөлдөө авах шаардлагагүй олон жил хэрэглэх боломжтой зэвэрдэггүй зузаан хантай юм байна. Хамгийн гол нь шилжүүлэн суйрлуулах тохиромжтой овор хэмжээ бага бэхлэгээ төвчний хувьд хүлэмжтэй зориулалтаа бэхлэгээ эд зүйлийг мөн Монголдо үйлдвэрлэж байна. Солонгосоос бол хүлэмж орж ирдэг л да. Гэхдээ би солонгос хүлэмж муулж байгаа юм биш. Гэхдээ бол энэ хийгдэж байгаа турбаных нь ханам нэгэн байдаг. Зарим газар бол муу чадахгүй улсууд нь бас барихаараа солонгос хүлэмж нурцсан ч байж байдаг, тий сүмөрцөн ч байж байдаг. Манайх бол нэг сан техникийн зэвэрдгүү цайртай турбагаар хан зузаантай турбагаар хийдэг болохоор тэгж нэг нуурах, барих тийм нэг асуудал байдгүй. Ийм дөрөвтэй ийм жижиг хүлэмжинд бол манайх 15 турбагаар хийгдэж явдаг. Ийм том нь болох юм бол ерөнхийдөө 8-та, өргөн нь 8-та, 6-та болоод ирэхээр юм бол 20 турбагаар хийдэг. Хан зузаантай тийм турбагаар манайх хийдэг. Тэрүүгээр арай нэг Монголд салхи малхин тогтвор сайтай. Хотод дотроо бол бүх газрууд хотын одоо иргэн тойрон бүх газрууд бол манайх өөрсдөө очиж угсарч өгдөг. Орон нутагт болох юм бол манайх ч юм хүлэмж бол ерөнхийдөө бол яг солонгос хүлэмжээс бол арай хямдхан. Хятад хүлэмж гэж бас байгаа. Тэрнийг бодох юм бол манайх яах үнэтэй. Тэгвэл бол манайх бол хөдөө орон нутагт авнаа гэх юм бол манайх очиж угсарч өгдөг. Манайх бол энэ дээр ажлын үйлс гэж авдаг. Зөвхөн ирж очих тээврийнхээ одоо бензин тэрэгнийхээ л үлсийг бол гаргалдаг. Тэгээ манайх очиж угсарч өгдөг. Манай улсад Орос улбанаас болон бүгд найрамдах хятадд улсаас орж ирсэн импортын хүлэмжийг дотоодын хүнсний ногоо тарьдаг аж ахуйн нэгж хувь хүмүүс их худалдан авдаг байсан байна. Харин одоо иргэд үндэсний үйлдвэрлэлд дэмжиж бат хүлэмж компаниар хүлэмжлүүлэх хүсэлтэй иргэд аж ахуйн нэгж нэмэгцээр байгаа гэдгийг хэлж байлаа. Энэ нэрчээрээ хүлэмжний борлуулалт сайн байвал ажилчдын тоогоо нэмж өөрсдийн гэсэн ажлын байртаа болох зорилтыг тавьсан байна. Зарим том улсуудад том зарим ганц нэг компаниуд нэх тэгж ихээр биш ганц нэгээр авахд бол би Монголын нэмжин Монголынхаа брэнд Монголын Монголын юмыг авна гэж ерөнхийдөө бас нэг хятад гэхээсээ ерөнхийдөө бас Монгол гэдэг тал бий болцсон байлээ. За Монголд ерөнхийдөө өвлийн зуны бүхэл хүлэмжийг л хийдэг. Дуланда одоо тэгээд өвлийн хүлэмжин дээр бол санхүү бол жоохон бас тиймэрхүү байгаа. Тэр чинь бас жоохон санхүү өртөгтгөр өндөр өртгөөр бас жоохон босдог. Гэхдээ гадаадаас орж ирдгээр арай хямдханаар шийдэж болох боломж бий. За би улсад бол одоо энэ банк занкуудаар бол нэлээ явж үзье. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ийн гэл улс бол зөндөл тийм юу гаргадаг. Тэр нь бол яг
яг ийм амьдрал дээр хийж байгаа хэрэгжиж байгаа хүн дээр хязгаарч очдоггүй. За зүгээр тэрэг бол би нэг яг үнийг нийлэхэд бол дандаа л яг танил тал хороо мороогоор ирлээ гэхэд дандаа танил тал тийм талаараа л явдаг. Энийг бол яг ийм яг хийж байгаа улсууд дээр ийм санхүүжилт төр байх юм бол тэгж одоо хямрал мэрэлгээд байхгүйгээр аль болох юм бол дивжиж чинь. Санхүүгийн бол ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрт бол маш хэрэгтэй л байдаг. Бат хүлэмж компанийн хувьд анх гэр бүлийн 2 хүлэмж хийхээр зориг шулуудан анхны хүлэмжийг 3 хоногийн хугацаанд үйлдвэрлэж байсан бол өнөөдөр Бат хүлэмж компани хэмээх их айл болсон байгаа юм. Цааш ч гэсэн энэ ирчээр явснаар Монгол улсын анхны экспортын хүлэмжийг олон улсад танилцуулах боломжтой юм а. Эх орны баялаг гэдэг монгол хүний сэтгэл зүрх зэрэгээр бүтдэг гэдгийг харуулж яваа эрхэм баялаг бүтээгчтэй илүү их амжилтыг хүсье. Энэ баялаг бүтээлч одоо дэмжиж байгаа энэ масс агентлагийн та бүхэн хамт олонд энэ чинь бас төртэй бидрэг бас ойртуулж өгч чадж байгаа л да. Энэ чинь бас дуу хоолой бас болж байна. Энэ дээр бас их ахархаж байна, бас дэмжиж байна. Үзэгч та бүхэнд хүргэж байгаа масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийн нэвтрүүлэг өнөөдөр Бат хүлэмж компани дээрээс үргэлжлэн хүүрлээ. Тэгэхээр эдний компанийн хувьд бол одоо миний ард байгаа 640 хэмжээтэй энэхүү хүлэмжийг бол бүрэн хүчин чадлаар ажилласан нөхдөд өдөрт 3-ыг бол гарах юм боломжтой байгаа. Тэгэхээр дотооддоо бас мөн импортын хүлэмжийг орлого үз юм хүлэмжийг үйлдвэрлэж байгаа Бат хүлэмж компанийг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Нэвтрүүлгэнд хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дэмжиж өрх бүр үйлдвэрлэгч болцгоё.